Бүгдээрээ сайн уу? Өнгөрсөн 7 сарын хугацаанд би Instagram болон сошиал орчноос завсарлага авсан байсан. Энэ үеүүдэд дотогш байгаа өөртөөгөө илүү ажиллаж, өөрөөр хэлбэл өөрийгөө илүү гүнзгий таньж мэдэх аяллаа эхлүүлсэн. За яагаад ийм шийдвэр гаргасан бэ гэхээр өмнө нь би яг өөрийнхөө дотоод ертөнц рүү чин үнээр өнгөж харахаас илүүтэй гадагшаа анхаарч бусдыг гомдоохгүй, урмыг нь нуглахгүй байх гэж хичээдэг байлаа. Тэгээд нэг л өдөр сэтгэл зүй болоод бие махбод маа надад бүжийн одоо өөрлөгөө анхаараач гэж тохиогсон. Энэ үеэс л яг миний дотоод итгэрэл болоод өөрлөгөө чиглэсэн гайхалтай аялал маань эхлэж энэ чиглийн олон сургалтанд сууж, үүнтэй холбоотой номууд уншиж, мөн бяцлаглуудыг хийж байсан. Харин одоо л би итгэрлийн замдаа ороод өөрийгөө илүү гүн ойлгож, хайрлаж эхэлснээс гадна энэ аяллаа аз жаргал хайраар дүүрэн хийж байна. Тийм болохоор цаашдаа унсан номуудынхаа талаар та нартайгаа хуваалцах болно. За түр баяртай.